Кинонд гардаг онгоцтой дайралт бол түүхэн бодит үйл явдал бөгөөд 1941 онд Япон улс Америкийн нэгдсэн улстай энхийн гэрээ байгуулж хаад генет үүрээр довтолж нэлээдгүй хүн цааш нь харуулсан хөгийн өглөөний тухай болсон явдал. Гэвч энэхүү түүхийн ард бидний мэдэхгүй маш олон нууцуд болон далд баримтууд байдаг байна. Энэхүү видеонд бид Совдын эрхийн тухай маш том 10 нууцыг танилцуулах бөгөөд түүхийг арай өөр өнцгөөс харах гэж хичээх болно. Нэгдүгээр баримт: нууц кодыг эвдэв. 1941 оны 12 дугаар сарын 7-нд Америкийн нэгдсэн улсын Хавай мужийн Ohio аралт байралтай Совдын эрхт байрлаж байсан Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн флот Япон улсын 353 онгоц агаараас гинтийн хүчтэй дайралт өгсөн нь Америкийн нэгдсэн улсын түүхэнд мартагдчихгүй үйл явдлыг бий болгосон. Гэвч энэхүү үйл явдлаас өмнөхөн Америкийн тагнуулын төв газар Японы нууц кодыг маш амжилттай тайлсан явдал байв. Гэтэл яагаад энэхүү мэдээлэл нь Совдын эрхийн сүрлийг зогсоож чадсангүй вэ? 1940 оны ихэнх үед Америкийн нэгдсэн улсын криптографикчид Японы дипломат шифр болох Purple-ийг тайлах технологи боловсруулсан. Энэхүү ажиллагааг Magic гэж нэрлсэн бөгөөд Японы засгийн газрын хамгийн нууц харилцааг тайлах боломжтой болсон юм. Purple систем нь энгийн аргаар тайлагддаг бөгөөд өндөр наривчлалтай механик төхөөрөмж байсан юм. Гэвч Америкийн нэгдсэн улсын шилдэг инженерүүд энэхүү төхөөрөмжийн хуулбарыг яг дуурайлан бүтээж түүний нууцыг бүрэн тайлж чадсан. Энэхүү амжилт нь тагнуулын ертөнцид жинхэнэ хувьсгал болсон ч яг үндэ алдаа гарах шалтгаан нь эндээс л эхэлсэн гэдэг. Magic системийн тусламжтай Америкчууд Японы олон дипломат загтал болон төлөвлөгөөний талаар мэдэж байсан. Жишээ нь 1941 оны 11-р сард Японы элчин сайдуудад илгээсэн зааварт Америкийн нэгдсэн улстай хийсэн яриа хэлцээрээ амжилтгүй болвол дайны бэлтгэлээ базаа гэж шууд удаагаар хангалттай ойлгохоор тайлсан. Гэвч эдгээр мэдээллийг Батлан хамгааллын удирдлага болон улс төрийн төвшөнд зөв тайлбарлаж цаг тухайд нь ямар ч хариу арга хэмжээ авч чадалгүй алдаа гаргасан байна. Тайлагдсан кодуудаас олон чухал мэдээлэл гарч байсан ч тэдгээр нь голчсон Японы дипломат үйл ажиллагаатай хамааралтай байв. Цэргийн хөдөлгөөн, байлдааны төлөвлөгөөний тухай мэдээлэл бараг ирдэггүй байсан ч Америкийн нэгдсэн улсын шийдвэр гаргагчдыг буруу таамаглалд хүргэсэн байна. Эдгээр баримт дундаас хамгийн буруу зүйл нь Совдын эрхт дайралт ирэх магадлал маш бага гэж үзсэн нь товчхондоо ямар ч дайны бэлтгэлгүй болгосон гэж хэлж болно. Дайралтаас хэдхэн цагийн өмнө Magic систем Японы дайны хөлгүүдийг анхааруулж байсан гэдэг. Гэвч эдгээр анхааруулгуудыг үл тоомсолсон. Аль эсвэл мэдээллийг хангалттай сайн өгч чадаагүй улмаас Совдын эрхт өгөх дайралтыг өөрчлөн зогсоож чадаагүй. Энэ бол Америкийн нэгдсэн улсын түүхэнд хамгийн том тагнуулгуудын алдаа. Баримт 2: Радарын дохиог үл тоов. 1941 оны дайсныг илрүүлэгч радарын технологи нь дөнгөж хөгжлийн шатандаа явж байсангүй. Америкийн нэгдсэн улсын эргийн хэд хэдэн газар анхдагч радарын станц байгуулсан бөгөөд тэдгээр нь дайсны агаарын хөлгүүдийг илрүүлэх үүрэгтэй байв. Үүний нэг нь Ohio арлын Opona радар стейшн байсан бөгөөд тухайн өдрийн чухал долгиог илгээсэн. Өглөөний 7 цаг 2 минутын орчимд Opona радарын станцын операторууд агаарын хөдөлгөөний маш том бүлгийг илрүүлсэн байна. Энэ нь 50 гаруй онгоц байгааг харуулсан бөгөөд ердийн хөдөлгөөнөөс хэд том байсан гэдэг. Операторууд тэр доороо энэхүү мэдээллийн төв бас руу илгээсэн боловч гэвч төвөөс ирсэн хариу нь үнэхээр төв байранд мэдээллийг хүлээн авсан офицер нь цэргүүдийн анхааруулгыг үл тоон. Энэ бол Калифорниагоос ирж буй B-17 бөмбөгдөж онгоцны бүлэг байж магадгүй гэж хэлсэн бөгөөд офицер нь тэр мэдээллийг цааш дамжуулаагүй. Совдын эрхт байрлах бүтэн тэнгисийн флот үүнээс болж хамгаалтын ямар ч арга хэмжээ авч чадаагүй. Энэ бол хамгийн гайхалтай бөгөөд хамгийн тэнэг алдаа. Ердөө 50 минутын дараа Японы сөнөөгч онгоцууд Совдын эрхт өгч ирж Америкийн нэгдсэн улсын усан флотын түүхэнд хамгийн том сүрлийг яг үндэ эхлүүлсэн. Хэрвээ тухайн өглөөний радарын дохиог анхаарч аюулыг ойлгож чадсан бол эргийн хамгаалтын хүчтэй зохион байгуулалтыг бий болгож бүр магадгүй түүхэн сүрлээс үрдсэн сэргийлэх боломжтой байсан гэж судлаач хожим үздэг юм билээ. Баримт 3: Усан шумбагч онгоцуудын дайралт. 1941 оны 12 дугаар сарын 7-нд болсон Совдын эрхийн дайралтаас өмнөхөн нэг нууцлаг ажиллагаа аль хэзээ эхэлсэн байсан гэдэг. Тэр бол Японы 5 мини шумбагч онгоц Америкийн нэгдсэн улсын усан флоттой Сэмд өгч нууцаар отохыг ерөөхдөө оролцсон байна. Энэхүү үйл явдал нь Америкийн нэгдсэн улсын хамгаалтын систем томоохон анхааруулах болох боломжтой байсан. Гэвч яагаад тэдний хөдөлгөөнийг ерөөсөө Америкийн нэгдсэн улс харж чадаагүй юм бэ?
Тэдгээр миний шумбагч онгоцууд нь ердөө 23 м урт, дотроо 2хан багийн гишүүний зайтай байдаг гэсэн. Зорилго нь Америкийн нэгдсэн улсын хөлөг онгоцуудыг бөмбөдөж агаарын эхний цохилтыг баталгааж болох байсан. Миний шумбагч онгоцууд нь 2 пуужин радио холболт бүхий сүлжээгээр тоноглогдсон тухайн үеийн хамгийн технологийн шилдэг гайхамшигт бүтээлүүдийн нэг болж байсан. 12 дугаар сарын 7-ны өглөө Японы гол тэнгисийн цэргийн хүчнээс хэдэн 10 км-ийн зайд 5 мини шумбагч онгоц далайд гарсан. Тэднийг Америкийн нэгдсэн улсын хөлөг онгоцуудын ойролцоо сэмхэн ойртуулж дайралтыг эхлэхэд бэлтгэх байсан. Энэ бол Японы нарийн төлөвлөгөөний нэг хэсэг байсан бөгөөд тэд Америкийн нэгдсэн улсын усан флотод аимшигтай зохиол өгөхийг хүсэж байсан. Өглөөний 6 цаг 30 минутын орчимд USS Ward хөлөг онгоц нь нэгэн сэжигтэй хөдөлгөөнийг илрүүлсэн. Энэ нь Совдын эргийн орчимд нэвтрхийг оролцсон мини шумбагч онгоц байсан. USS Ward хөлөг онгоц нь шууд гал нээж шумбагч онгоцыг усан дор тэр дор нь устгасан. Гэвч энэ хүн мэдээлэл нь Америкийн нэгдсэн улсын удирдлагуудад хүрэхэд хэтэрхий хориодсон байсан. Хэрвээ энэ тохиог анхаарч чадсан бол Совдын эргийн дайралтыг мөн адил урьдчилан зогсоох боломжтой байсан. Японы 5 мини шумбагч онгоцын нэг нь устгагдсан ч нөгөө 4 Совдын эргийн усан дагуур нууцаар төгсөөрл байсан. Японы 5 мини шумбагч онгоцны нэг нь устгагдсан ч үлдсэн 4 Совдын эргийн усан дагуур нууцаар төгсөөрл байлаа. Гэвч тэдний ихэнх нь өөрсдийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж чадаагүй. Учир нь нэг нь осолдож, хоёр нь Америкийн нэгдсэн улсын эсрэг Тропидо пуужингаар харавсан ч хономчгүй болж, нэг нь орц сургаггүй алга болсон. Зөвхөн нэг л мини шумбагч онгоц амжилттай бузаж удсан гэдэг. Баримт 4. Сөнөөгч онгоц тээвэрлэгч хайчив. Совдын эргийн дайралт бол Америкийн нэгдсэн улсын түүхэнд хамгийн хор хөнөөлтөй үйл явдлуудын нэг байсан. Гэхдээ нэг асуулт түүхчдийг үргэлж гайхшруулсаар л ирсэн. Тэр нь Америкийн нэгдсэн улсын сөнөөгч онгоц тээвэрлэгч хөлөг онгоцууд яагаад дайралтын үеэр байгаагүй вэ? Тэдний байршил нь яагаад нууцлаг байсан? Аль эсвэл зүгээр л санамсаргүй тохиолдлоор 1941 оны Америкийн тэнгисийн цэргийн сөнөөгч онгоц тээвэрлэгч хөлөг онгоцууд яахааргүй стратегийн чухал ач холбогдолтой байсан. Тэдгээр хөлөг онгоцууд нь тэнгисийн байрлалаас агаараас дэмжлэг үзүүлдэг чухал ач холбогдолтой байсан бөгөөд Совдын эргийн усан флотоос ч илүү хамгийн чухал тооцогддог учраас тэд дайралтын үед хамгаалах ёстой байсан. Совдын эрэг дээр байрлаж байсан Америкийн нэгдсэн улсын хамгийн том сөнөөгч онгоц тээвэрлэгч хөлөг болох USS Enterprise болон USS Lexington нь дайралтын үеэс санамсруу тохиолдолд зугцсан мэт яг үүндээ харагдсан байна. USS Enterprise нь задгай талаад байрлаж Midway арал руу онгоц хүргэж байсан. Харин USS Lexington Wake арал руу нисэх онгоц хүрэх тушаалтай байсан учраас байгаагүй. Гэвч энэхүү тохиолдол нь Америкийн нэгдсэн улсын хувьд азтай явдал байсан гэж хожим судлаачид үздэг. Төвчдийн үзэж байгаагаар Японы гол зорилго нь Америкийн нэгдсэн улсын нисэх онгоц тээвэрлдэг хөлөг онгоцуудыг устгах байсан. Гэвч тэдгээр хөлөг онгоцууд нь тухайн өдөр Совдын эрэг дээр байгаагүй. Японы нисгэгчид сөнөөгч онгоц тээвэрлэгч хөлөг онгоцуудыг хайж байсан ч олж чадаагүй улмаас бусад усан флотын хэсгүүдийг өргөдөө хонлох шийдвэр гаргасан байна. Сөнөөгч онгоц тээвэрлэгч хөлөг онгоцуудын тухайн үеийн байршил нь Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хувьд үнэхээр азтай тохиолдол байсан. Учир нь тэд дайралтаас амьд үлдэж хожим нь Америкийн нэгдсэн улсын эсрэг Японы стратегийг сулруулахад гол үүрэг гүйцэтгсэн. Тухайлбал түүхэндээ Battle of the Midway буюу Midway-ийн тулдаан гэх томоохон үйл явдлууд нь эдгээр амьд үлдсэн сөнөөгч онгоцууд нь Японы усан флотод хариу маш их хохируул учруулсан үйл явдал болдог. Кинонд дэр яг гардаг шүү дээ. Яг ингээд зөрүүлээд том онгоцны үйлдвэрүүдийг дэлбэлдэг те. Баримт 5. Гинтийн дайралтын шинэ эрен үе. Уг дайралтаас өмнө Америкийн нэгдсэн улс олон удаа сануулга хүлээж авсан ч эдгээр дохионуудыг ерөөсөө анхааралгүй орхисон. Учир нь Америкийн нэгдсэн улсын дайралтаас өмнө Японы дипломат харилцааг хянах Magic нэртэй шириф тайлах системийг ашиглаж байсан. 1941 оны 12 дугаар сарын 6 буюу дайралтаас нэгэн хоногийн өмнө Америкийн нэгдсэн улсын тагнуулууд Японоос илгээсэн захидлыг тайлж уншсан бөгөөд тэрхүү захидалтай Японы илж төлөөлөгчдөд Америкийн нэгдсэн улстай дипломат харилцаагаа яг одоо зогсоо гэсэн тушаал өгсөн байсан. Энэхүү захидал нь Америкийн нэгдсэн улс руу ямар нэгэн байдлаар дайрах гэж байгаа гэсэн чухал тохиол байсан ч тодорхой арга хэмжээ тухай үед авч чадаагүй байна. 1941 онд Америкийн нэгдсэн улсын тагнуулын алба өдөр бүр хэдэн мянган шифр бич болон захидлыг хүлээн авдаг байж. Эдгээр мэдээллүүдийг бүгднгийн дүн шинжилгээ хийхэд хүн хүч хөрөлцөхгүй байсан тул зарим чухал мэдээллүүдийг тайлж чадалгүй алцаар л байсан. Тухайлбал
Японы байлдааны флотын хөдөлгөөнийг илтгэх радио холбоо болон зарим дохиог цаг тухайд нь тайлж хамжаагүй. Дайралтын өглөө Америкийн нэгдсэн улсын радарт хаваа арал руу ойртож буй том хэмжээний нисэх онгоцны бөөгнөрлийг илрүүлсэн ч үүнийг сургуулийн нэг хэсэг гэж бодсон. Мөн дээрээс нь радио холбооны чухал мэдээлэл ирсэн ч мөн адилд анхааралт нөртөөгүй. Тухайн үед мэдээллийн системийн холбоо болон дотоод харилцаа муу байсан нь хариу арга хэмжээг удаашруулсан гол шалтгаан гэж үздэг. Армийн болон тэнгисийн цэргийн командл хоорондоо мэдээлэл солилцсон ч тэрхүү мэдээллүүд нь хангалттай үр дүн гарах үе байгаагүй. Мөн дээрээс нь үүнээс болж тэр дайралтын өмнө чухал мэдээллийг хэн ч хуваалцаагүй. Эдгээр жижиг гэлтгүү сануулгуудыг анзаарахгүй өнгөрсөн нь Сувд эрэгтэй байрлах Америкийн нэгдсэн улсын тэнгисийн флотыг хамгаалах, тэрч бүдгийг хийл урьдчилан сэргийлэх боломжгүй явдал бий болгосон. Энэхүү жишээ нь тагнуулын мэдээлэл ямар чухал ач холбогдолтой болох, мөн мэдээлэлээ зөв боловсруулж хэрхэн зөв хуваалцах, түүнийг түгээн дамжуулахад дутуу төлмөг зүйл хийвэл баг гэлтгүү зүйлээс хэрхэн том хохирол бий болох боломжтойг ойлгож болно. 1941 оны Сувдан эргийн халдлагаар нийтдээ 2400 хүн амьд өргөцсөн байна. Үүнээс USS Arizona хөлөг онгоцсон гэхэд 1177 усан цэрэг далаачид амьд өргөцсөн. Дайралтын үеэр 21 хөлөг онгоц гэмтэж 8 байлдааны хөлөг онгоц суурсан. Дайны дараахан 1962 онд живсэн хөлөг онгоц болох USS Arizona хөлгийн суурин дээр USS Arizona Memorial нэртэй музей баригдаж, жилдээ 1.8 сая гаруй дотоод болон гадаад жуулчдад зочилдог байна. Уг музейд халдлагын үеэр ашигладаг байсан бөмбөг, тоног төхөөрөмж, амьд үлдгэсдийн түүх болон дурсгалууд, халдлагын газрын зураг болон видео бичлэг зэрэг үзмэрүүд байдаг байна. Эдгээр нь зөвхөн Америкийн нэгдсэн улсын төдийгүй дэлхийн түүхийг сануулж, инх тайван хамтын ажиллагааны ач холбогдыг онцолдог байна. Миний бэлтгэсэн бичлэгийн part 1 үүгээр дуусаж байна. Хэрвээ та миний сувагт subscribe дарж хонхон асаагаагүй бол part 2-ыг хизээж үзэж чадахгүй байж магадгүй. Бичлэг таалагдсан бол лайк дарж өөрийн тусламжийн гараа үнгүй сунгаарай. Удахгүй part 2-оор уулзцгаая.